Сайн байцгаана уу? За өнөөдөр та бүхэндээ төгөөмөл ирж байгаа асуултандаа нэг хариулт өгчээ. Та бүхэнд энийг юм сануулъя, анхааруулъя гэх юм уу? Зөвлөгөө өгье. Дийлэг хүмүүс ингэж асуугаад байна. За би одоо ингэж гадаадад байт юм аа. Ээж авда мал аваад өгье. Манай ээж аав малалчин. За ах эгчтэй хөрөнгө оруулалт хийх гэж байгаамаа. За тэгээд бид хоёр найз байгаамаа. Тал талаасаа 50-50 хөрөнгө оруулалт хийгээд ферм эхлэх гэж байгаа, үйл ажиллагаа эхлэх гэж байгаамаа. Гээ янз бүрээр зарим хүн нь болохоор за би ферм мөхрөө бодлож аваад малчин тавьчнаа надад станаар найдвартай ажиллаж байгаа гэх мэтчлэн одоо дуудлагууд мессежүүд ирж байна. Тэгэхээр энэ дээр нэг анхааруул хэлэхээр энэ бизнес маань өрхийн бизнес. Тий. Эхнэр нөхөр хоёр Өрхийн гэр бүлэрээ хийх ёстой. гэр бүлэрээ хийх ёстой. Тэгжээж энэ амжилттай явдаг. Амралт байхгүй шүү дээ. 365 хоног ширэглээ, тугаллаа, сайлаа. Бид нар 365 хоног өглөө болгон сүүнийхээ үйлдвэртэй сүүгээ тушаагаад бичдэг. Бид хоёрын хувьд бол одоо анх ферм эхэлж байхдаа Эхний 2 жил бол бид өөрсдөө бүх юм гарсаж ийсэн. ямар ч туслах малч авахгүйгээр. Тэгээ сурсныхаа дараа. Гэхдээ эхний хоёлаа эхэлж байхдаа жоохон ингээ асуудлууд үүсдэг байсан тий. Тэгж хийхгүй гэдэг ингээ асуудлууд үүсдэг байсан. Тэгэхээр та бүхэн ч гэсэн яг эхнэр нөхрөө ингээ ферм дээр гараад ирэх юм бол магадгүй нөгөө хамт ажилдгүй байж байгаад ингээд цуг гарч ирээд ингээд нэг эхлэнгүүд зөв буруу тэгэн тихгүй гэдэг ингээ асуудлууд үүсдэг. Чинийхээ хийн гэл. Тий. Тэгэхээр энэ донд чинь болвол одоо бизнесээ чинь үйл ажиллагаа доголдож эхэлнэ. Тэгээд дээрэс нь үнэ маань капитал маань дунд нь хохирогч болоод ирчихдэг тий. Тэгэхээр бид хоёр одоо энийг хоёлаа яаж шийдэх вэ? Гэт за чи захирлаа хийгээд яв. Би нарийн бичиг менежер нарийн ажлуудаа хийгээд явъя гэдэг. Тэгээ яг захирал болвол энэ тухайн бизнесийнхаа алсын хараа тооцоолол ирээдүгээ хараа явж идэг. Тухайн жилдээ хэр их одоо үр ашигтай борлуулалттай жилийн зардлаа хасах уу гэх тий бүх зохицуулалтаа базаад ингээд явж идэг. За миний хувьд бол одоо малаа эмчлэх, эм тариа, хийлдүүлэх, зохиомл хийлдүүлэх, хээл авалт, сайлаа, нэмэх, хасах, ширгээх, бичиг саасны ажлаа би хийгээд явдаг. Бас түнээ захиална. Тий, тэжээлээ захиална гэх мэтчлэн нарийн ажлаа, фермийнхаа ажлуудыг гүйцэтгээд явдаг. За манай хоёр гэр бүлийн туслах малчид байгаа. Манай хоёр хамтрах залуу гэр бүл маань бол бас бит хоёр яг л тодорхой хоёр л ажилд алга. За та хоёр өдөрт хэдэн цаг ажиллана, хэдэн цагийн цалин авна. Хийх ажил чинь хоёр ажиллая, тодорхой ажиллая. Гэх мэтчлэн манай бол захирал байна, нарийн мэрэгчлэлтэн байна, гүйцэтгэх ажилтан байна гэд 3 шатлалаар ингээд явдаг байгаа. Тэгээ та бүхэн фермийн үйл ажиллагааны доголдол эвдрэл гэдэг бол би бол бүгдийн харьцаад өөрөө засварлана. Тий, тоног төхөөрөмж, засах сэлбэх асуудал гарсан юмныг манай хүн 100% өөрөө хийгээд сэлбээ сайжруулад явдаг байгаа тий. Тэгэхээр энийг ингээд таны ферм ингээд үйл ажиллагаа эхлэе гэхэд эвдрэл гарвал хэн засах уу? Тэ ингийн малчин тавьчдаг. Нөгөөх маань юмаа очиж эвдэх юмаа хийх үү, засах уу? Тэжээлийн технологич хэн хийх үү? Хийлдүүлэгчээ хэн хийх үү? Ахаад нөгөө баасаа хэн авах уу? Шивхийг хусаад үнийг хэн саах уу гэхэлэр та нэг хүн нарийн хэтэрхий ачаал өгөх юм бол үр ашиг нь угаасаа бага. Ажлын гүйцэтгэл бол Тэгэхээр ерөөсөө энэ өрхийн бизнес гэдгийг л аягуулсаа болгоор эхнэр нөхөр хоёр гэр бүлийн хүн хамтдаа цуг өсгөөд тэгээд дагаад хүүхдүүдэд сургаад ингээд тослолцуудад явдаг ажил шүү гэдгийг ойлгоо. Эхний 2-3 жил заавал өөрсдөө гардаг. Бүр 100%. Эхний 2 жил заавал 100% гартна. Тэгээд туслах айл олдвол ганц нэг ажлуулаа, туслуулаа, даалгуулад ингээд хамтраад явж болно шүү дээ. Хумалдвал. Гэхдээ таны бизнесийн, таны хөрөнгө оруулсан бизнес амжилттай байхад бол та л одоо чин зүрх сэтгэлээрээ зүтгэж чинь үр ашигтай байдаг шүү гэдгийг маш сайн ойлгоорой. Баярлалаа.